За сайн байна уу хүмүүстээ Аз хянхны хичээлийн маань сэдв өнөөдрийн хичээлийн сэдв болохоор за харьцуулах, эсрэгцүүлэх, шалтгааны утга холбох хэрэглүүр. Шалтгааны харьцуулах, эсрэгцүүлэх утгад хэлний хэрэглүүрүүдийг бүртгэж утга хэрэглүүрийг тодорхойлох зорилготой байх нэ. За үг өгүүлбэрийн холбох арга хэрэглүүр. За Монгол хэлний өгүүлбэрийн нэгж тус бүр нь яг нь хоёр бүрдүүлбэртэй байдаг. Тэр хоёр нутгийн болон хэл зүйн тодорхой зарчмаар нэгж тус бүрийн бүтэц зүйлсч буй учраас үг холбох арга хэрэглүүрийн тухай асуудал бол өгүүлбэрийн үндэс болдог байх нэ. За өөрөөр хэлэх юм бол өгүүлбэрийн нэгж тус бүрийн хоёр бүрдүүлбэрийн холбоо харьцаа утга үүргийг судлах нь өгүүлбэрийн гол зорилго. Холбох ёс гэдэг нь холбоо болон өгүүлбэрийн бүрдэл хэсгүүдийн хоорондын холбоо. За тэгээд олон харилцааны утгыг хэл зүйн арга хэрэглүүрээр илрүүлж хэрэглээнд оруулахыг яг нь хэлдэг байна. За холбох ёснууд ямар холбох ёснууд байдаг вэ? Холбох арга нь юу юм? Холбох хэрэглүүр нь юу юм? За урьдчилан харуулж байна. За холбох ёсны талаар зэрэгцүүлэн холбох. За нөхцөлийн аргаар, холбоосын аргаар, аялгын аргаар. За холбох хэрэглүүрүүд нь болохоор нөхцөл холбох уг аялгаар гэдэг яригдж байна. За эдгээрийг бас яхнууд дэвтэр дээр тэмдэглэж авна. За өгсрүүлэн холбох гэхээр найруулах, хамжуулах арга. Найруулах арга дотор нь нөхцлөөр бүрэн холбох үгээр гэж ангилаад хамжих арга нь болохоор үндсээр этик хэлбэрээр холбогддог холбох хэрэглүүр байна. За харилцаа өгсрүүлэн холбох гэхэд нэрийн бүлэг нь үлийн бүлэг. За холбох хэрэглүүр нь болохоор энгийн өгүүлбэрт нэрлэхийн тийм ялгаал, нийлмэл өгүүлбэрт бусад тийм ялгалын нөхцөл магтах нь. За ямар нэгэн үзэгдлийн шин чанарыг өөр зүйлд байгаа шин чанартай харьцуулах арга хэрэглүүрийн талаар. За харьцуулах утгад хэлний хэрэглүүр гэдэг харьцуулах гэхээр за эхнийх нь болохоор тэмдэг нэрийн ижил зэрэг ба адилтгал зөвөрлөл бүтээх арга. За тэгэхээр яг нь адилтгах, зөвөрлөх холбох хэрэглүүр бол яг нь мэт шиг адил өөрсдөө чинээ гэдэг. За жишээ нь салхи шиг урд нь чулуу мэт хатуу гэдэг. Энэ бол хайх нь харьцуулах арга байна. За илүү тэмдэг нэрийн илүү зэрэг ба хэтрүүлэл бүтээх арга. За хэрэглүүрүүд нь болохоор за аас за тэгээд илүү давуу хамгийн онцгой игнишгүй ижидгүй хосгүй. За жишээ нь салхинаас урд нь хосгүй хатуу. За энэ нь болохоор яг нь бас харьцуулах утга илэрхийлэх юм. За энэ нь тэмдэг нэрийн илүү зэрэг ба хэтрүүлэл бүтээх арга гэх юм. За эсрэгцүүлэн утга холбох хэрэглүүрүүд нь болохоор за эсрэгцүүлэн холбох нөхцөл жишээ нь эдгээр нөхцлүүд гэж болно. Холбох өгнүүд бас ийм өгнүүд гэж болох нэ. За энийг бас дэвтэр дээр тэмдэглэж аваарай. За шалтгааны утгатай холбох хэрэглүүр гэхээр шалтгааны утгатай холбдог холбох үүрэгтэй нөхцөл нь за ингээд жишээ нь ихлаар гэдэг эдгээр нөхцөл за шалтгааны холбох үг нь болохоор туулд учраас улмаас гэдэг. За жишээг нь бас яхан уншаад дэвтэр дээр тэмдэглэж аваарай. За ингээд өнөөдрийн Аз хянхны хичээл маань ингээд дуусч байна. За хичээлийн дараах сорилоо ажиллана. За тэгээ унших материалаа бас ажиллаарай.